За тэгэхээр өнгөрсөн жил бол мэдээж одоо ноолуурын боловсруулалт буюу одоо гадагшаага экспортлох бүтээгдэхүүнийг бол нэг шатаар ахиулсан маа. Тэгээ өөрөөр хэлэх юм бол үйлдвэрлэлийн явцад нэг шат ахиулснараа бас тодорхой хэмжээний орлого нь бол нэмэгдсэн гэсэн юм статистик бол харагдаж байна. За яг боддоор компаниуд дээр нөхцөл байдал яг ямар байв? Ерөн зүгээр нэг шатаар ахиулаад экспортлоход бол нэлээд удаан хугацаа зарцуулсан. Тэгэхээр боддоор компаниуд дээр нөхцөл байдал яг хэр хүндрэлтэй байв? За 2025 он бол ноос ноолрын салбарын үйлдвэрүүдийн хувьд бол эзэн засгийн үр өгөөжтэй. За салбарын үйлдвэрүүдийн бас урам зориг сэргсэн. За экспортын боломж нөхцөл бол нэмэгдсэн. Бизнес хөрөнгө оруулалтын юм аятаа таатай нөхцөл бүрдсэн юм сайхан жил боллоо. За ноолрын салбар нь ер нь жилдээ бэлтгэсэн түүхийдийнхээ одоо 60-70% нь угаасан байдлаар урд хөрш рүү экспортлж. За нэг жилдээ нэг 200-аас 250 сая долларын одоо орлогыг олдог байсан бол за өнгөрсөн жил одоо 25 оны 2 сарын 1-ээс угаасны ноолуурын экспортыг хоригдж зөвхөн одоо самс ноолуурын техникийн зохицуултыг одоо гаргаснараа бид 331 сая долларын одоо орлогыг олж чадсан. За ажлын байрыг одоо 300-аар одоо нэмэгдүүлж чадлаа. За мөн одоо дотоодын борлуулалт за Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдснээр одоо дотоод борлуулалт бол 60%-аар одоо нэмэгдсэн. За энэ бүхэн маань эргээд одоо ноолуурын салбарт бид одоо шинэ зах зээл нэвтрэх, одоо шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг одоо гаргах, за аятаа таатай энэ хөрөнгө оруулалтын боломжийг татахад бол маш их эерэг нөлөөг бол үзүүлж байна. За салбарын хөгжилд мэдээж одоо хувийн хвшил мэрэгжлийн холбоотой одоо хамтын ажиллагаа, хүчин чармаалт гээд олон хүчин зүйл одоо нөлөөлөх хэдий боловч одоо төрийн оновчтой зөв бодлого, дэмжлэг бол маш чухал үүрэгтэй байдаг гэдгийг одоо техникийн зохицуулалтаас бол харагдаж байгаа. За ер нь дэлхийн одоо нэхмэл бэлэн утасны зах зээл бол за түүний дотор ноолуурын бүтээгдэхүүн тансаг хувцсны зах зээл бол жилээс жил нэмэгдэж байна. За 2024 онд одоо энэ зах зээл маань зөвхөн 82 тэрбум долларт одоо хүрч ирсэн бол 28 он гэхэд нэг 96 тэрбум долларт хүрнэ гэсэн одоо төлөв байдлын судалгаа байдаг. За өндөр чанартай, удаан эдлгээтэй, одоо байгалийн олон өнгөтэй одоо сорын ганц одоо дэлхийд нүүдлийн мал аж ахуйтай одоо Монгол орны ноолуур бол жилээс жилд өсөж байна. За экспорт бол нэмэгдэж байна. За энэ нь Монгол ноолуурын одоо маш их тансаг дахин давтагдчихгүй хосгүй одоо зүйл болгодог нь өнөөдөр Монгол ноолуурын бас байгалийн олон өнгөний төлөв байдал байгаа. За одоо өвгөө цагаанаас одоо хар, бор, хөх гэж зэрэг олон өнгө нь эргээд одоо тухайн газар зүүн нутгийн байгалийн өргөмж байдлыг одоо бий болгодог. За өнөөдөр одоо худалдан авалт сайтай хөгжингүй орнуудын зах зээлийн хэрэглэгчдийн 90% нь өнөөдөр за доктортой өвжил, за мөшгөлтийн тогтолцоог одоо чухалчилж худалдан авалтаа одоо хийж байна. За түүнээс гадна түүхийн бэлтгэлийн тогтолцооны ил дод байдал. За хүлэмжийн хийн одоо уул мөр байгаль орчны нөлөөлөл, за доктортой үйл ажиллагаа явуулахад нийгмийн хариуцлагатай байна уу, малын тавлаг байдлыг хангаж гэнэ үү гэд олон шалгуур үзүүлэлтийг одоо шаарддаг болсон. За энэ ч үүднээс одоо өнгөрсөн жил бид төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, за хөдөө аж ахуйн бирж, стандарт хэмжилсэн газартайгаа хамтраад салбарын одоо эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн эрдэмтэн судлаачтайгаа хамтраад нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд одоо ноолуурыг бэлтгэхэд ямааны тавлаг байдлыг хангах гэсэн олон улсын стандартыг одоо санаачилж, боловсруулж одоо батлуулахаар ажиллаж байна. За энэ нь дэлхийн зах зээлд одоо Монгол ноолуурыг хүлээн зөвшөөрүүлээд нэг том одоо алхам болж байгаа. Ерөн зүгээр яг мэдээж та одоо сая бас дурдж जैन. За өнгөрсөн жил бол мэдээж ноолуурын боловсруулалтыг нэг шат ахиулаа тийм энэ техникийн зохицуулалт бүрдэгдсэн бол дотоодын компаниудад бол ийм өр өгөөжтэй байлаа гэж байна. За яг үүнтэйгээ зэрэгцээд аваад үзэх юм бол ноолуурын одоо үн ханш тийм компаниудад одоо нийлүүлж байгаа ноолуурын үн ханш, за тэгээд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоон дээр бас ямар дөрвтэй өөрчлөлтүүд гарав? За бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоон дээр буюу одоо урт хугацаанд хамтын ажиллагааны түвшин малчдын оршоттой бол үндэсний үйлдвэрлэгчд бол
тогтмол одоо үйл ажиллагаа явуулж байна. За малчтын оршуудыг чадваржуулах, чанартай түүхэн эдийг одоо үндэсний үйлдвэрт нийлүүлэх, мөн урт хугацаанд одоо малчтаас шууд одоо үйлдвэрлэгчид одоо түүхэн эдийг нийлүүлэх энэ тогтолцоог бий болохоор бид нар олон ажлуудыг олон улсын донор байгууллага болон төрийн байгууллагуудаа одоо хамтарч явуулсны хүчинд өндөр чанартай ноолуурыг одоо бид тухайн зах зээлийн ханшаас өндрөөр худалдаж авч за тогтмол одоо малчтын орлогыг нэмэгдүүлж байна. За 20 оны байдлаар авч үзэхэд ноолуурын түүхэн эд маань 50,000 төгрөгтэй байсан бол за өнгөрсөн жилийн байдлаар бол үндэсний үйлдвэрлэгчид малчтаас 182,000 төгрөг хүртэл одоо үнийг өндөр үнээр бол ноолуурыг бол худалдаж авч байна. За ер нь сүүлийн жилүүдэд бол байнга ноолуурын бүтээгдэхүүний үн нь бол дотоодд бол түүхэн эдийн үн өсөж байна. За нэг өнгөрсөн жилийн байдлаар авч үзэх юм бол дундаж ханш бол 135-аас 140 мянган төгрөгөөр бид ноолуурыг худалдаж авсан. За энэ жилийн хувьд ч одоо гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ, экспорт нэмэгдэж байгаа учраас бид бол ноолуурын үнийг бууруулахгүй нөгөө эхлэлийн үнийг бол 180 мянган төгрөгөөс эхэлнэ гэсэн юм тооцоолтойгоор үндэсний үйлдвэрлэгчид маань ажиллаж байна. Ерөн зүгээр одоо ченжүүдээс ч гэдэг юм одоо малчтаас нийлүүлж байгаа ноолуурын чанар яг одоо үйлдвэрлэгч нар дээр очихоор компаниуд дээр очихоор яг ямар байна? Чанарын шаардлага хангаж байна уу? За бидний ноолуурын салбарын өмнө одоо шийдвэрлэх за эхний шатнд шийдвэрлэх гол асуудал бол энэ зах зээлийн чиг шаардлагат одоо нийцсэн түүхэн эд бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх за ялангуяа одоо ноолуурын түүхэн эдийн чанарыг сайжруулах асуудал дээр бол бид бас мал аж ахуйн эрдэмтэд холбогдох төрийн байгууллагуудаа одоо хамтран олон үйл ажиллагаа бол явуулж байна. За үүндээ бол сүүлийн жилүүдэд бол малчт маань нөгөө чанараасаа илүү тоонд анхаарснаас ноолуурын чанар бол бүдүүрэх за Монгол ноолуурын гол үзүүлэлт болсон одоо урт нь одоо богиносох гэдэг ийм үзүүлэлтүүд бол ажиглагдж байгаа. Тэгэхээр энэ тал дээр одоо чиглэсэн олон улсын донор байгууллагын одоо хамтын ажиллагаа за малчтын оршоод одоо чадваржуулах үндэсний үйлдвэрлэгчдэг аль болох одоо холбогдож ноолуурын түүхийдээ чанарыг сайжруулах тал дээр бид олон ажлыг хийж хийхэрж одоо төлөвлөд байгаа. 26 оны хувьд ер нь одоо яг зах зээлийн одоо чиг баримжаа яг ямар байна? Ер нь энэ жилийн хувьд анхаарах шаардлагатай. За та түрүүн бол төрийн зүгээс бол оновчтой бодлого шаардлагатай гэдэг нь харагдж байна гэж. Тэгэхээр энэ жилийн хувьд бас одоо яг ямар бодлого шаардлагатай вэ? Хөдөө аж ахуйн салбар бол төрөөс заавал дэмжлэг авдаг салбараа гэдэг ихэнх эдийн засгчид судлаачид хэлдэг. Гэтэл та бүхний харж байгаа энэ одоо яг ямар бодиттой дэмжлэг хэрэгтэй? За ноолуур Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан одоо цагаан алт хөдөлгөөн бол ноолуурын салбар дээр бол маш амжилттай хэрэгжиж байна. За өнгөрсөн жилийн хувьд бол эргэлтийн өрөнгө зээлийг 2 жилийн хугацаатаагаар 42 компани 320 тэрбум төгрөгийн зээлийг авсан. За энэ жилийн хувьд мөн 350 тэрбум төгрөгийн эргэлтийн өрөнгийг бол өгөхөөр одоо төлөвлөд байгаа. За тэгэхээр ноолуурын салбар өөрөө бол маш онцлогтой салбар. Маш өндөр үнэтэй түүхэн эдээр өндөр үнэтэй техник технологиг одоо ашиглаж доктортой бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд одоо өрсөлдөж бид одоо бас эдийн засаг, соёл одоо байгаль орчны үн цэнийг одоо бүтээдэг салбар. Тэгэхээр ноолуурын салбарт одоо салбарын онцлог тохирсон зээл татвар одоо хөрөнгө оруулалтын тусгай бодлогыг одоо хэрэгжүүлэх шаардлагатай байна. За бид одоо бэлтгэж авсан ноолуураа бэлтгээд за угаагаа самнаад түүнийгээ ээрээд одоо нэхэх сүлжих борлуулах гэд ингээд жил 6 сараас 2 жилийн хугацаанд бол тасралтгүйгээр одоо үйл ажиллагаа явуулдаг юм үйлдвэрлэлийн процесстэй салбар байгаа. Тэгэхээр эргэлтийн өрөнгийн зээлийг одоо тогтмолжуулах за хугацааг нь 2-оос 3 жил одоо болгож өгөх мөн зээлийн үр дүнжийг одоо сайжруулах. Үндсэндээ бол төрөөс олгож байгаа хөнгөлөлтэй зээлийг өнгөрсөн жил 40 компани за тэрний урд нь бол нэг 30-аас 40 компани л аваад байдаг. Гэтэл ноолуурын салбарт өнөөдөр 150 гаруй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаад байдаг. Тэгэхээр зээлийн үр дүнжийг сайжруулахын тулд зээлийн нөхцөлийг одоо илүү уян хатан болгох зөвхөн одоо нэг уламжлалт аргаар одоо байшин барилгын
одоо үйл хөдлөх хөрөнгийг одоо барьцаалахаас гадна ноолуурын түүхийн эдийг нь барьцаалах, мөн ноолуурын одоо түүхийн эд болоод бэлэн бүтээгдэхүүн өшөө одоо экспортын гэрээг одоо барьцаалах боломжийг олгох юм бол одоо илүү олон ноолуурын үйлдвэрүүдийн одоо өрсөлдөж чадвар дээшилж энэ эргэлтийн хөрөнгө зээлийг авах бас боломжийг одоо бүрдэнэ. За цагаан алтын хөдөлгөөний хүрээнд мөн 4 жилийн хугацаатай одоо хөрөнгө оруулалтын зээлийг олгосон байна. За 12 компани 25.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авсан. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зээлийг аваад тоногдох хөрөмжөө худалдаж авсан хэдий боловч одоо жижиг дунд үйлдвэрүүдийн өмнө компаниудын өмнө тулгарч байгаа нэг асуудал бол шинээр ажлын байраа бий болох. За түрээсээр ажиллаж исэн бол шинээр ажлын байрыг бий болох, мөн одоо ажиллаж байгаа ажлын байраа өргөдөхтөр одоо тусгай хөнгөлөлтөөр зээлийг одоо чиглүүлж ажиллах нэг шаардлагатай байгаа. За дараагийн нэг асуудал бол зах зээлийн өрсөлдөөн буюу одоо шудраг өрсөлдөөнийг бий болох. Текстилийн салбарт бол импортоор маш их хэмжээний одоо бараа бүтээгдэхүүн утас орж ирээд байдаг. Тэгэхээр бид нар одоо хүний одоо хоол хүнснээс л хорддог гэдгийг мэдээд идэм мөртлөө хувцснаас хорддог гэдэг зүйлийг бол төдийлөн анхаардгүй байгаа. За одоо ингээд удахгүй одоо энэ оны 8 сараас бид Евразийн одоо эдийн засгийн холбооны гишүүн орнуудад ноос ноолон бүтээгдэхүүнээ болоод экспортлох гэж байна. За гэтэл импортоор орж ирж байгаа одоо хуурамч бүтээгдэхүүн, за хуурамч утас зөвхөн одоо 10-аас 20% л одоо ноос ноолуурын орцтой энэ импортын утас энэ хуурамч бүтээгдэхүүн дээр бол хяналт шалгалт одоо үндэсний аюулгүй байдалтай ч одоо холбоотой асуудлууд үүсэж байдаг. За импортоор орж ирж байгаа текстилийн одоо хүүхдийн одоо бүтээгдэхүүнд хор тавдар үүсгэж бодис илэрсэн гэдэг янз бүрийн одоо цөрөг үзэгдлүүд гарч байгаа учраас импортын бараа бүтээгдэхүүнийг зарлах, за түүндээ тавих одоо хяналтыг сайжруулах тал дээр бол ажлыг хийх шаардлагатай байна. За тэгээ өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.